Улсын ерхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанаас Про подкастыг бэлтгэн хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг гэлээ. Энэ удаагийн дугаарт Багнуур дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Чин Бэлэг оролцож байна. Бидний ярилцах сэдэв хар тамхи, сэтгцэд нөлөөт бодис, түүний хор уршигын талаар ярилцах болно. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодисын талаар хүмүүс хэдийгээр мэддэг болсон ч гэсэн ямар хор уршигтай болохыг нь төдийлөн ойшоодгүй юм шиг санагддаг. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд хар тамхи мансууруулахын сэтгцэд нөлөөт бодисын чагсаалтыг баталж гаргасан байдаг шүү дээ. Ямар зүйлсийг энэ төрлийн бодисын тоонд оруулдаг талаар юуны түүнд мэдээлэхгүй юу? Мансууруулах юм сэтгцэд нөлөөтлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц гэж байна. За мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг бид бол хар тамхи гэж ерөнхийд нь нэршил заншсан. За тэр мансууруулах бодис буюу хар тамхин дотроо үйлчлэгээ гарал, хэлбэр дүрс, хор нөлөө, хэрэглээгээр нь янз бүр ангилсан байдаг. Жишээ нь бас саатлын болон хөөрлийн төрлөн гэж ангиллаад. Одоо саатлын төрлийн бодисд нь урамлын гаралтай, хөөрлийн төрлийнхэд нь хиймийн гаралтай бодисууд орно. Эрүүл ухаантай хүнээс гарамгүй үйлдэл, үг өгүүлэл, эсвэлтгөө гаргадаг сэтгцэд чинь одоо муугар нөлөөлдөг бодис гэсэн үг нэг ерөнхийд нь тайлбарлахад. За өв сургамлын төрлийн бодис, мансууруулах бодис бол одоо байгаль их дэлхийдээр ургадаг. Тийм боловч тэрийг түүж авч явснаар бол та эсвэл одоо таны хүүхэд хэрэгт орох өндөр магадaltaй. Зарим улс оронд хориглоогүй зарим бодисыг их хэмжээний өвдөлт намжаах, өвчин намдаахад ашиглан. Жишээ нөгөө хор тавтар, за тийм тодорхой төрлийн өвчнөөс гаралтай өвдөлтийг намжаах гэсэн үг. За ийм боловч одоо манай улсад бол мансууруулах төрлийн бодисууд хуулиар хориотой гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо миний амьдарч байсан газар ингэдэг байсан, тэгдэг байсан гэх яриа өгүүлэмж гаргаад идэг бас тал байдаг шүү. Энэ бол хуулиар хориотой зүйл болохгүй зүйл гэдгийг одоо хүүхэд байх үеэс л мэддэг. За одоо нөгөө улгаан их буруу, ингэх буруу, сүн туслах нь зөв, сайн гэсэн энэ бол одоо зан заншлын хэмжээнд одоо ингээс одоо тогтсон асуудал байтал зарим нэг нь би мдээгүй штэ. Би мдээгүй л авч явж исэн, зүгээр л авч түүссэн, сонирхсон. Зүгээр нэг хэрэгжилж үзэх гэсэн гэх мэт байдлаар одоо хандах нь бол туйлын буруу асуудал ойлголт шүү гэдгийг хэлмээр. Энэ төрлийн гэмт хэргийг үлдэж байгаа хүмүүсийн насны байдлыг нь хараад үзэхэд ихэнх нь залуучууд байгаа нь их анхаарал татдаг л да. Яагаад залуучууд ихээр татагдаж байгаа юм бол? За яг үнэ. Хар тамхины хэрэглээнд бол залуу үеийнхэн татагдаж гэмт хэрэгт орсон тохиолдол бол нилээдгүй байна. Мансууруулах юм сэтгцийн нөлөөт бодисын хууль бус хэрэглээ өнөө үед өсвөр насныхны дунд маш их. За одоо магадгүй ч гэж ер нь бол таны төсөөллөөс их тархсан байгаа талаар бол мэрэгжлийн хүмүүсийн практик судалгаач байдаг. Энэ асуудал бол маш харамсалтай. Одоо тийм боловч түүнээс илүү харамсалтай нь бол тухайн буруу одоо зан үйлд орсон өсвөр насны хүүхдийн эцэг нь хүүхдийнхээ талаар огт мэддэггүй, мэдсэн ч итгэхгүй, итгэхийг хүсдэггүй байдал. Бараг л өөр одоо муу хүн хүчээр барьж аваад миний хүүхдэд хэрэглүүлсэн ам хам руу хийчихсэн мэтээр ярьж хүүхдээ өмөрч бусдын хүүхд рүү эсвэл бусад хүн рүү дайрдаг нь одоо өөрийнх нь хүүхдэд улам үүлгэр дуурал болдог, сөрөг нөлөөг авчирдаг гэдгийг ойлгодог. Хар тамхи мансууруулах бодисыг нэг бол одоо донтож хэрэглэнэ, эсвэл мөнгнөөс олж энэ замд ордог тийм хоёр тал бас байна. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү донтох, хорт муу зуршлаа хайж орхиж чадахгүй байдаг тал, ажиглагддаг талаар бас мэрэгжлийн хүний практик судалгаа байна. Нөгөө талаар одоо өсвөр насныхан буюу 12-оос 18 нас, ойр залуу нас буюу 18-аас 25 нас хүртэлх насныханд хүлээцтэй хандах боломж олгох нь зүйтэй байдаг. Учир нь тэр одоо 25 хүртлээ бол бие хүний төлөвшил гэдэг зүйл явагдана. Тархины хөгжил, гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотойгоор байр суурь олдог уу? Ерөнхийдөө 25 наснд хүрсэн хүнийг нас бид хүрлээ гэж үздэг. Эдгээр 25 хүртэлх насны хүмүүс бол ихэнх тохиолдолд ямар нэгэн нөлөөлөлд автаж явдаг болохоос биш өөрийн ухамсараар, өөрийн шийдвэрээр альваад ханддаггүй гэж үздэг. За би буруу дуудлагаар хэлж байсан магадгүй шүү, уучлаарай. Prefrontal brain гэж нэрлэдэг. Хүний одоо энэ дух хэсэгт буюу урд тарих буюу шийдвэр гаргах тарих. Энэ нь бол 21 нас хүрэхэд төлжид дуусдаг.
Тэгээд 25 нас хүртлээр төлөвшдөг буюу би ингэж болохгүй юм байна. За энэ нь буруу юм байна, энэ зөв юм байна гэдэг ч юм уу. Аливааг ухамсарлж шийдэх боломж цаг хугацаа юм. Гитлийн төлөвшөх хугацаанд нь буруу гэдгийг хит их мэдрүүлээл, чичлээл, эцэг ойр дотных нь 20 цагдаал хамаагүй шийтгэл нийгмээрээ чичилж буруутгаад л байвал за би угаасаа л муу юм байна гэсэн юм тархинд нь кодлогдчихдөг. Ийм ойлголт өрөөд тэр чигээрээ гэмт хэргийн ертөнцийн рүү эсвэл муу замыг сонгоод явчихдаг тал бас байдаг шүү. Тиймээс 25-аас өмнөх насныхныг бол эргэж харах, тэдэнтэй ярилцах, сэтгэл зүйг нь одоо засах байдлаар тэдэнд боломж олгоход буруутаад ах зүйл бол байхгүй. Ийм тохиолдол бас байна нэлээдгүй байна. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодисын энэ хор уршигын талаар та тайлбарлаад өгөөч. За эрүүл мэндэд нэгдүгürt маш их хор хохиролтой. Нөгөө талдаа эргээд хэвийн байдалд ороод нийгмийн харилцаанд ороход ч гэсэн асар их цаг хугацаа шаардна. За мөн хэрэглээд байгаа энэ хүмүүс маань одоо эрүүгийн гэмт хэрэгтэн ч болох аюултай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар та мэдээлэл өгөөч. За хар тамхи буюу мансууруулах бодисыг хэрэглэснээр тухайлбал өвсний төрөл нь сэтгэл зүйд сэтгэл хөдлөлгөө болгоно. Маш их зүйл бодсноор одоо сэтгэл гутралд орно. Зарим нь өөрийгөө одоо хэд тухаантайгаар мэдрээд эхэлнэ. Улмаар сэтгцийн өвчин рүү буюу шизофрен рүү орж эхэлнэ. Эхэндээ тайвширч байгаа мэт мэдрэмжийг одоо авах гад тийм мэдрэмж авах гэдэг чи аажимдаа хий үзэгдэл нүдэнд нь харагдана. Байнгын төгшүүрт байдалд автна. Энгийн амьдралаас холдно улмаар. Харин химийн гаралтайг хэрэглэснээр хор нөлөө нь бол шууд илэрнэ. Аажмар гэсэн ойлголт байна. Хурдан илэрнэ. Хөөрлийн төрлийн бодис хэрэглэж байгаа хүмүүс нийгмийн харилцаа сайтай. Одоо нөгөө кул гэж ярьдаг да. Дог. Тийм харагдана. Гэхдээ тэр нь цаашдаа өөртөө солиорлын байдал хүргэнэ. Зан үйлийн асар том өөрчлөлттэй болгодог. Үүнийг нь гаднаас хүн хараад мэдхээс одоо өөрөө мэдээ тэрийг ойлгоод гэсэн ойлголт байхгүй. Өөрөө бол анзаарахгүй. Өвсөг ялангуяа өсвөр насныхан залуу хүмүүс хэрэглэх юм бол одоо донтолтын хэмжээ маш өндөр. Донтох магадлал нь маш их гэсэн үг. Удаан хэрэглэснээр бол бие махбодын тэнцвэр алдагдаж маш их хөөрлийг авчирна. Ерөнхийдөө одоо бие нь хяналтгүй болно. Юу хийж байгаагаа мэдэхгүй. Тухайлбал бэлгийн хүчирхийлдийг хөртнө. Буруу зөв одоо сайн мууг ялгаж салгах ойлголтгүй байдлаасаа болоод бэлгийн хүчирхийлд өртнө. Дур өсөл таашаалаа барих чадваргүй болно. Эргээд юу болсноо сандаггүй. Тухайн хоромдоо амьдарч оршино гэсэн үг. Ингийн амьдралд орохоос утгагүй санагдана. Амьдралын итгэхгүй болно. Хүнийг хайрлах, инрэх ийм төрлийн сэтгэлгүй болно. Нэг осонтой гадаад харилцаачид ерөөсө бүрэн зогсно. Хэл яриа удаашралтай байдалтай болно. Мөн хоолны дуршил сайжруулж байгаа юм шиг боловч энгийн хоол хүнсний хэрэглээ нь ерөөсө алдагдана, тэнцвэр алдагдана. Улмаар баг эдэж эхэлнэ, тураалд орно. Цайвар цонхийн байдалтай болно. Одоо ярилцахад удаан хэллэгтэй, альвааг удаан ойлгох байдалтай, тархины үйл ажиллагаа нь аажмаар бүрэн өөрчлөгдөнө. За хүмүүсийн андуураад байдаг зүйл байна. Яг тухайн үедээ зарим хүнд гаднаас одоо авчгүй тэр мэдрэмжүүд хит өндөр болж ухаалагддаг, хариу үйлдэл сайтай юм шиг болдог, шинж илэрдэг хэдий ч. Одоо цаагаараа бол тэр дээр дурдгдсан тархины өвчлөлт удаашрал явагдана. Энгийн хүний нүдэнд бол эрүүл бус байдалтай шин тэмдгүүд илэрнэ. Ургамал химийн холцтой зарим төрлийн одоо мансуурлахын бодис хэрэглэснээр бол нэг удаан хэрэглүүл эрэгтэй хүнд давуу байдалтай байдаг тестостерон гэж даавар байна. Тэр дааврыг одоо өндөр хэмжээнд ялгаруулад байхаар тухайн хүн маш их өөртөө итгэлтэй болно. Хий хоосон байж их итгэлтэй. Хорвоо ертөнцийг эрхшээж байгаа юм шиг санагдана. Тухайн хүний зүрхний цохилт ихсэн. Хурц ааштай, түргэн шуурхаа ширүүн шинжтэй болно. Хариу үйлдэл их хурц. Одоо ааш шараш бол эвдэрнэ, ууртай болно. Юу ч хийхээс буцахгүй, юу ч хийхэд бэлэн, айдасгүй гэх юм уу та. Тухайн хүний дотор маш их зориг, хүчийг мэдэрнэ. Асар их хэмжээний адреналин ялгаруулна. Энэ нь бол одоо дандаа муу зүйлд хүрэх одоо бэлэн байдалд авчдаг гэсэн үг. Энгийн ухаанаар одоо бодож сэтгэж чадахгүй байхлаар ч одоо ойлгомжтой шүү дээ. Ямар ч ухамсаргүй байдалд хүргэнэ. Тарих ерөнхийдөө одоо хартан гашраад хүнийг хөөрөлд автуулсаар байгаад сүүлдээ тэр байдалтай хүн донтож эхэлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл энгийн байдалтай сэтгэл ханахгүй, мансуурлын үр дүнд одоо өөрийгөө мэдэрдэг, дутуугийн мэдрэмжээ хайдаг. Ийм болохоор тухайн байдлыг хэрэглэхийг ихээр хүснэ. Мөн бодисын солилцоо өөрчлөгдөнө. Бие нүүрэн дээр чинь юм гарна, яршин, арсны өнгө бие байдал өөрчлөгдөх, хоол идэхэ болж шүд унах гэх мэтлэр сөрөг нөлөөнүүд одоо илэрсээр л байна.
Сүүлдээ тухайн хүн ерөөсөө үгүй болно л гэсэн үг. Түүнчлэн мэдээж бэлгийн чадахгүй хувьд тухайн үедээ таашаал өгч байгаа юм шиг боловч аажмар чадахгүй бол. Химийн гаралтай бэлтгэлүүд одоо хүний 5 метрийг маш өндөр түвшинд хүргээд байгаа юм шиг. Улмаар хэрэгэлсэн үнд хий зүйлс үзэгдэнэ. Тухайн хүн бодит ертөнцид амьдрахгүй болж эхэлдэг. Хөөрлийн төрлийн мансуурлах бодис буюу хит хөөрөлд автаж өнгө дуу хөгжим зэргийг өөрөөр мэдэрч эхэлж хүлээн авдаг. Тухайн цаг хугацаанд өндөр хэмжээний мэдрэмжийг өгч байгаа юм шиг боловч за нөгөө 8-аас 10 цагийн дараа үйлчлэг нь гарч эхэлнэ. Шаардлагатанд орно гэж ярина. Энэ үйлчлэгээ гарснаар шаардлагатанд орно. За тэрний яадаг юм бэ гэхээр биеийн өвдөн арх согтууруулгандаа хэрэглэснээс үүдэлтэй шаардлагат биш. Тэрнээс хэд дахин илүү өвдөлт бухимдлыг мэдэрнэ. Бүх зүйл нь бууралттай болж эхэлнэ. Одоо доош нь унана гэсэн. Сэтгэл гутралд орно. За тэр шаардлагатай байгаа зүйл нь 7 хоног орчим үргэлжлэнэ. Магадгүй түүнээс их. Тухайн хүн дахин хэрэглэх одоо донтолтонд аваачна гэсэн үг. Удаан хэрэглэх тусам бие хянах чадваргүй болно. Тухайн зүйлийг эргэлхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Эцэг их хүүхэд одоо төрөл садан тэдгээрийг яахаас ч буцахгүй. Дотоод зүйлээ мэдрэхин тулд нийгмийн мэдрэмж, ёс сурт, тухайн ухамсар гэдэг зүйлийг бүр мөсөө орхино. Маш аюултай. Юун хууль, юун ухамсар, юун хүнийг хайрлах тэр зэрэг асуудал бол байхгүй. Бас нэгэн өөр төрлийн бодис одоо мөсгөж нэрлэгдээд байгаа нэлээд дэлгэрэнгүй байгаа бодис байна. Химийн цэвэр бодисоос гаргаж авдаг. Үүнийг бол хэрэгэлсэн бол хизээж гарахгүй. Тухайн нэг бодит байдлаас нь тэс өөр хийс ертөнцид авчиж. Нэг бол галзуурлын байдалд бол. Эсвэл ихэнх тохиолдолд хөшинг байдалтай болгодог. Нөгөө дотроо мансуураад өөр хий юм хараад тэрнтэйгээ арилцаад солиорол дэмэрлийн галзуурлын төвшөнд аваачлаар хөдөлж чадахгүй. Тэрнийг хараад тэрэндээ амьдраад ахлах тийм хөшинг байдалтай болдог. Мансуурлах үз хэрэгэлсэн хүний нүдний хүүхэн хараа томрох, хүйтөөс гараастай, хэл ярианы хувьд одоо нэлээд удаашралтай, нүдний судас нь тэлж улаасан, нүд нь улаасан гэсэн. За цаг хугацаа орон зай хариу үйлдэлийн хувьд бол удаашралтай, дүүнг байдалтай. Одоо нөгөө гаднаас нараад нэг мэдрэл гэсэн тийм онцлог тавих төвшөнд хүрнэ. Тэгэхээр ихэнх нь залуучууд байна. Залуустаа бүгдээр анхаарлаа хандуулъя гэж байна. Тэгэхээр эцэг их багш нарын оролцоо маш чухал байгаа шүү дээ. Яаж одоо хүүхэд залуусаа хар тамхи мансууруулах бодисноос хол байлгаж хяналт тавих вэ? За мэдээж эцэг их багш сургууль мөжүүлэгч нарын хувьд бол анхаарах дараах хэдэн зүйлс бас байна. Тухайлбал зан ааш нь өөрчлөгдөх, царай царайд хувхаа цагаан болох, нүд улаах, хамраа бодо байн үрэх, гараараа оролдох ч юм уу. За нөгөө сордог төрлийн хар тамхины хэрэглээтэй хүн бол ханиалгадаг болох. За турах, нойргууд, хэвийн байдлаас удаан хөдөлгөөн яриатай болох. Хөлсөрхөг болох, хөлс нь гараал, хүүтэн хөлс нь гарсан. За заримдаа хит дог одоо сэргэлэн юм гинт чадaltaй юм шиг тийм нэг сэжигтэй, хэвийн байдлаас сэжигтэй байдалтай байх. Хүүхэн хараа томроостой байх. За энэ мэтчлэн олон шин тэмдгүүд илэрдэг. Энийг бол анзаараад анхааралтай тийм байдалтай байх хэрэгтэй. За мөн байнга мөнгө нэхэх, эд зүйлээ алга болгочлоо гэж худал хэлээд бусдад одоо борлуулсан байх ч юм уу. Тухайлбал гинт этгээдүүд бол ерөнхийд нь ихэнх тохиолдолд боломжтой баяа айлын хүмүүсийг өөрсдийн байгаа болгодог. Эхлээ зүгээр хамтдаа хэрэглэнэ, наригд сэнгэн, сайхан мэдрэмжийг төрүүлэх гэж оролдоно. За үнэгүй үгэн шүү дээ эхлээд бол. Тэгээ улмаар донцсныхан дараа за одоо юм байна, тийм байна. Надад байхгүй. Би хүнээс олж игээ тэдэн төгрөг гэж ийн, эдэн төгрөг гэж ийн гэл. Тэгээ худалдан борлуулж эхэлнэ. Аажмар гартаа оруулсан. Тэгээ юу ч хийлгэж магадгүй тэр тухайн хүүхдэр. За хүн бол ер нь дуу хөгжим дуртай. Ялангуяа өсвөр насны бол дуу хөгжимд их найзалдаг. Дуу хөгжим нь хань болдог тэр хүнд. Тэр сонсож дуу хөгжмөөр алдартай одууд хар тамхи магадгүй хэрэглэх талаар одоо сурчилсан. Ямарваа байдлаар шууд ингэдэг гэхгүй. Сайн эерэг гэж зааж сургасан байдалтайгаар илэрхийлэгддэг. Тэрнээс одоо ойлголт муу үлгэр дуурайл авдаг. За магадгүй хэрэг таны хүүхэд хэрэгэлсэн талаар олж мэдвэл шууд буруутахаа загнаал зодоол хүчлээл байх бол улмал цаашаа явах нь бол элбэг. Харин та ярилцаж ойлголцох гэж оролдох. За бүр чадахгүй бол мэрэгжлийн хүн сэтгэл судлаач хандах хэрэгтэй. Дээр хэлснээр бол одоо 25 наснаас доош насны хүмүүст боломж олох хэрэгтэй. Магадгүй шоронд ороод түүнээс дээш насныхнаас элдв муу зуршил нөхцөлийг сурч боловсроод буруу төлөвшөлд орж магадгүй шүү.
Тэгэхээр нөгөө талдаа гэмтэрэг зөрчилд холбогдоод байгаа хүмүүс маань хууль эрх зүйн хувьд мэдлэг мэдээлэл дутмаг байдсан болов уу гэж боддог л доо. Тэгэхээр эрүүгийн хуульд энэ төрлийн гэмтэрэг зөрчлийг хэрхэн зохицуулж өгсөн талаар та тайлбарлаж өгөөч. За Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан буюу 27 дугаар зүйл заасан байдаг. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмтэргийг. За 1-р зүйлд нь хоригдсан мансууруулах юм сэтгэл нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорихыг шийтгэн ч гэдэг юм уу. За ингээд нөгөө худалдаалах зорилгоор бол тэд за энэ гэмтэргийг байнга тогтвортой үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол за энэ нь бол ингээд явсаар бүх насаар хорихыг шийтгэлтэй. Ийм өндөр ял шийтгэл хүртэл өндөрч зөвчлөгдсөн байдаг. За 28, 29, 20 дугаар зүйл ангиудад бол мансууруулах юм сэтгэл нөлөөт бодис хэрэглэх, орон байраар хангах, тэр бодисыг одоо завших, хууль бусаар тариалах гэдэг юм уу ийм зүйл ангиуд бас байна. Мөн зөрчлийн тухай хуулийн 6-гийн 4 дээр бас заасан. Мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисыг хэрэглэхэд хяналт тавих тухай хууль зөрчих. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтөй мансууруулах тайвшруулах үйлчилгээтэй сэтгцэд нөлөөт ийм бодис тэдгээрийн түүхий эдийг яах вэ гэхээр заасан төрөл тоо хэмжээнээс нэвтрүүлсэн эм ханган нийлүүлэх байгууллагууд зохио зөвшөөрлгүйгээр олгосон ч юм уу. За зөвшөөрлгүй үйлдвэрлэсэн, боловсруулсан, бэлтгэсэн, хадгалсан гэд улсын хилээр нэвтрүүлэх. За эдгээрт бол 3,000 нэгжтэй тэмцэх хэмжээний хүртэл төгрөгөөр торгоно. За цаашлаад хүндрээд бас зөвлөлтүүд байна. Ер нь он гарснаас хойш хичнээн хэргийг шийдвэрлээд байгаа вэ? Та хартамх мансууруулах бодистой холбоотой сүүлийн үеийн тоо баримтыг хуваалцвал 21 оны эхний улирлын байдлаар нийт 138 хэрэгт хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтай ажиллагаа явуулсан байдаг тоо баримтаас үзвэл 11 хэргийг нь хааж 46 хэрэгт нь ялгалтан үлдэж шүүхэн шилжүүлсэн байна. За үүнээс улсын хэмжээнд нийт 51 үүнийг энэ хэрэгт ялагчаар татан эрүүгээр үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа нь өмнөх оны мөн үеэс буурсан тоо үзүүлэлттэй. Гэхдээ энэ нь эрэлт хэрэгцээ гэмт хэрэг бодиттой буурсан бус харин цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэхээр байна. Гэмт хэрэг холбогдсон хүмүүсийн насны хувьд авч үзвэл 16-аас 17 насны 3, 18-аас 24 насны 24, 25-аас 29 насны 11, 30-аас 34 насны 8 хүн. За энэ мэтлэл байгаагаас харахад бол нөгөө дээр дурдсан хоёулаа ярьжсэн. Өсвөр болон залуу насныхан холбогдсон тохиолдол маш өндөр байхад энэ тоо мэдээс тэгж харж болохоор. Тэгэхээр харт амих мансууруулах бодисны хэрэглээг таслан зогсоож за хүүхэд залуусаа энэ төрлийн хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд дан ганц хуулийн байгууллагын ажлаас илүүтэй хүн бүрийн оролцоо чухал болчиход байна л да. Та тэгэхээр подкастын төгсгөлд манай сонсогчдод зөвлөгөө мэдээлэл хүргэхгүй юу? За маш зөв асуудлын нэг байна. Дээр хэлсэнчлэн эцэг их багш сургууль мужуулагч нараас бүр баг байхаас нь үзэж харж байгаа зүйлс за тэр хүүхдийнхаа авч буй мэдээллийг нь хязгаарлах зохих хэмжээнд зүй зохистойгоор үлгэрлэх, хүүхдтэйгээ ярилцах, ойр харилцаатай байх, аль болох ойр харилцаатай. Зөв бурууг зүгээр хэлээд биш, ойлгуулах. Хэрв чадахгүй бол одоо мэрэгжлийн хүнд нь хандах. Ийм л хэрэгтэй. За өнөөдөр бол сэтгэл судлалын шинжилгээ ухаан манай улсад хөгжиж байна. Тэгэхээр сэтгэл судлаач хандах, зөвлөгөө авах, тэр хүүхдэд үзүүлэх боломж бол байна. Ялангуяа өсвөр насны хүмүүсийн ганц үнэн харилцаа нь бол ерөөсөө түүний найз нөхөд хүрээлэл. Тэрнээс биш таны хүүхэд одоо баг байсан шигээ таны үгэнд заа гэдэл орчихдог тийм асуудал байхгүй бол. Өөрийнхөө хүүхдийг бусдын хүүхдээс илүү тавиал буруугүй гэж автоматар бодоод байх нь бас зохисгүй. За нэг үг хэлц үг байдаг да. Итгэх нь сайн хэрэгч одоо шалгаж нягтлах нь түүнээс илүү сайн гэж ийм үг байдаг. Өөрсдөө хүүхдүүдтэйгээ харилцаа ойлголцохын тулд бид одоо тухайн насны хүний сонирхдаг зүйлийг за тэр талаар нь мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тийм шаардлага тулгардаг угаас. Аль болох найз шиг нь хандан ярилцах. Давхар хяналтаа тавинлагч хэлэх хэрэгтэй. Тэрнээс ч одоо ингээд дур зоргоор нь бас хаяад найзлаад явна гэсэн үг шүү дээ. За ингэж л зөвлөмөр байна. Багнуур дүүргээс бидэнтэй холбогдож за мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодисын энэ хор уршигын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн одоо ажлын амжилт хүсье.
Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.